Сайн байна уу? Намайг Болдын Итгэл гэдэг. Би Монголын Мянганы Сэргэлтийн сангийн санхүүгийн захирал. Бага танилцуулах юм бол манай санхүүгийн багт бол 4 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Санхүүгийн төлөөлөгчийн баг маань бол 5 хүний бүрэлдэхүүнтэй, нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр бол манай санхүүгийн үйл ажиллагаа явагддаг. Монголын Мянганы Сэргэлтийн сангийн санхүүгийн багийн гол гүйцэтгэдэг үүрэг гэх юм бол санхүүжилтийг бид нэр улирал болгон Мянганы Сэргэлтийн корпорациас зарцуулах эрхийг баталуулж ажилладаг байгаа. Дээрээс нь Монголын талаас зарцуулагдах хөрөнгө оруулалтыг бол бид нэр жил болгоны улсын төсөвт суулгаад сангийн хамтайгаа хамтран ажилладаг. Бид нар бол үйл ажиллагаанд Мянганы Сэргэлтийн корпорациас баталдаг зардын зарчим буюу cost principles-ыг өдөр тутмын үйл ажиллагаанд баримталж ажилладаг. Үүний гол амин сүнс нь бол аливаа санхүүгийн баримт бичгийн ямар төрлүүдийн зардал гарч болох уу, баримт бичгийн бүрдэлгээд иймэрхүү зүйлүүдийг хамарсан байдаг. Төслийн явцад бол бид нэр төслийн багуудтайгаа бид нар хамтран ажилладаг. Үүний нэг тод илэрлэл нь бол барилга угсралттай холбоотой параметрыг Монгол улсын хилээр оруулж ирэхдээ газ болон сангийн хамтаа бид нар хамтарч ажилладаг. Тэгээд үүнийг бол бид нар татврын чөлөөлтөнд хамруулж барилга угсралтын ажлыг бол ямар нэгэн саадгүйгээр хурдан шуурхай явуулахад бол бас гол үүрэг гүйцэтгэж явдаг. Дээрх үйл ажиллагаануудын үр дүн бол 2026 оны 2 дугаар сарын сүүлийн байдлаар тусламжийн зарцуулалт нь 90% давсан үзүүлэлттэй байна. My name is Luis Baires. I'm the Fiscal Agent Manager for MCA Mongolia. We as DT Global, we provide financial agent services to MCA Mongolia, mostly on the areas of accounting and compliance, budget control, and payments on behalf of MCA Mongolia. So regarding the processing of payment, which is one of our main functions, we receive invoices from MCA, from the projects directly. So we verify compliance also to the contract deliverables, the dates that these deliverables were expected. And once all the verifications have been done, then we enter those invoices in the SAP, which is our financial system. We have had many types of audits throughout this compact, and none of those audits have identified deficiencies or observations that may compromise the quality of work that we do here. Намайг Баярчимэг гэдэг Мянганы Сэргэлтийн сангийн санхүүгийн мэргэжлээр ажилладаг хүн байна. За өнөөдрийн хувьд Монголын Мянганы Сэргэлтийн сангийн илгээсэн санхүүгийн төлөвлөгөөн дээр Мянганы Сэргэлтийн корпорациас хариу ирсэн байгаа. Тэрэн дээр нэмэлт тодруулга асуух зүйлсээр нь ажиллаж байна. Мянганы Сэргэлтийн сан маань Мянганы Сэргэлтийн корпорацийн дүрм журмын дагуу санхүүгийн төлөвлөгөө улирал бүр бэлтгэн явуулдаг. Бэлтгэн явуулахдаа болохоор төслийн бүх багуудтай уулзалтын төслийн хэрэгцээтэй санхүүгийн шаардлагыг бүгдийг нарийн тодорхойлсны үндсэн дээр явуулдаг байгаа. За энэ удаа бол нэлээд хэдэн тодруулга асуух зүйл Мянганы Сэргэлтийн корпорациас ирсэн байна. Тэр бүрийд нь төслийн багуудтай хариуцах мэргэжлүүдтэй захирлуудтай уулзалтын тодруулга явуулахаар бэлтгэж байна. За санхүүжилтийн төлөвлөгөө буюу санхүүгийн төлөвлөгөөгөө бид нар SAP гэдэг дэлгэцэн дээр харагдж байгаа системээр дамжуулан явуулдаг. Энэ систем маань болохоор худалдаа авалт, санхүү, гэрээний менежментийг бүгднийг нэгтгэсэн цог систем гэдгээр маш онцлогтой байдаг. Үүнээс гадна яг Мянганы Сэргэлтийн корпорацийн хэрэгжүүлж байгаа бүх төслүүдэд нэгдсэн форматаар ашигладаг. Зөвхөн төслийн хэрэгцээ шаардлаганд зориултаар бэлтгэсэн ийм онцлогтой програм байгаа юм аа. За уг програм дээр болохоор худалдаа авалт зарлахаас ахуулаад гэрээний гүйцэтгэлийг хянах, үүнээс гадна төлбөрийг хийх гэх мэтчлэн бүх үе шаттууд ашигладаг гэдгээр онцлогтой. Тэгээд үүнээс гадна Мянганы Сэргэлтийн сангийн бүх хариуцсан багууд тусгай эрхтэй байдаг. Уг эрхээрээ дамжуулаад тухайн хариуцсан гэрээнийхээ хэрэгжилт болон гэрээний менежментийг явуулдгаар онцлогтой програм байгаамаа. Сайн байна уу? Намайг Мөнгөр Сүрэн гэдэг. Би Монголын Мянганы Сэргэлтийн сангийн санхүү нэхлэн бод бүртгэлийн мэргэжлээр ажилладаг. Мянганы Сэргэлтийн корпорацийн бүтэцлэгөө тусламжаар хэрэгжүүлдэг төслүүдэд нэг шаардлага тавьдаг. Тухайн төслийг хэрэгжүүлж байгаа улс орн нь Мянганы Сэргэлтийн корпорацийн бүтэцлэгөө тусламжийн хөрөнгөний 15-аас доошгүй хувиар бас засгийн газраас санхүүжилт гаргах хэрэгтэй байдаг. Манай улсын хувьд болохоор 111.7 сая $1 санхүүжилтийг гаргаж байгаа.
Энэ санхүүжилтаараа болохоор хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн 2 гүйцэтгэгчийн гэрээг санхүүжүүлж ажиллаж байгаа. Өнөөдөр сангийн амлуу энэ хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга хүсрэлтийн ажлын 31 дүр хүсэлтийг сангийн амд хүргүүлнэ. Мөн үдээс хойш усны газар дээр очиод бараа материал хүлээлцэх ажилд оролцсноо. Одоо би сангийн ам руу хүсэлтээ хүргүүлээд цаашаа усны газарт очиж бараа материал хүлээлцэж байна. Усны газрын усны хяналтын төв лабораторид хүрэлцэн ирсэн байна. Усны салбарын доктортой байдлыг хангах төслийн хүрээнд нийт 25 нэр төрлийн 263 тоошрохыг лабораторийн шинжилгээний уралж үзсний дэлгэр ирсэн байна. Санхүүгийн багийн хувьд нийлүүлж байгаа бараа материал хөрөнгө нь гэрээний засны хүслийн дагуу техникийн үзүүлэлт, гарал үүсэл тоошрохын таарч байгаа эсхийг нь баталгаажуулдаг. Өнөөдөр бид усны газрын усны хяналтын төв лаборатори, Монголын мянганы сорилтын сан, нийлүүлэгч компани гэсэн 3 талын бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж энэхүү лабораторийн шинжилгээний уралж үзсийг хүлээж авлаа. Намайг Цэнд Жаргал гэдэг. Би Мянганы сорилтын сангийн санхүүгийн мэргэжилтнээр ажилладаг. Компактын бүх санхүүжилт маань галийн албан татвар 5%, нүүтийн 10%-аас чөлөөлөгддөг. Компактын хэрэгжилтийн 5 жилийн хугацаанд бид 1000 гаруй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Үүний хэрэгжилтийг хийхэд тулд бид нар бүх гүйцэтгэгч компаниудтайгаа хамтран ажилладаг. Шаардлагатай тохиолдолд бид нар уулздаг байгаа. Өнөөдрийн хувьд бол бид нар гол гүйцэтгэгч болох Mapa компанитай уулзсан санхүүгийн татварын чөлөөлөлтийн зөвлөгөө өгсөн байна. Манай санхүүгийн төлөөлөгч болох TT Global International-аас бэлтгэн ирсэн төлбөрийн хүсэлтүүдийг бид хүлээн авч Монголын мянганы сорилтын сангийн санхүүгийн хариуцлагын төлөвлөгөөний дагуу бүрэн бүтэн өмнө нь зөв бэлтгэсэн эсэхийг нэгтлэн үзэн удирдлагаар баталгаажуулж бид нар төлбөрүүдээ гаргадаг байна. За та бүхэн өнөөдөр манай санхүүгийн багийн ажлын нэгдүгээрт танилцсан их баярлалаа. Бидний ус бидний ирээдүй. Ус амьдралыг тэтгэж итгэл нөхөрлөлийг баттгах.